Сонсогч та бүхэндээ арай мэндийг дахин хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7 хоногийн дагаас баасан гарагийн 20 цагаас хүргэж байгаа хоолболтол хов зугаа оройтой шаршуу нэвтрүүлгийн 2025 оны 4 сарын 11-ний баасан гарагийн дугаар шууд хүрэхэд бэлэн боллоо. Студид хөтлөгч Ханцаа Ами, найруулагчаар Борхогийн Чинбатнар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Silk Piminin Wash, Шингэн Саван, мөн 21 төрлийн үр тариа, 8 төрлийн ногоон орс, эрүүл солонгос чигнэг болох Green Veg Roll, Crispy Roll хамтран ажиллаж байна. Бэлцгоонод дууч юм дэгврээ. Зя бүгд нь чимэндээ манайхан хоб бацхад бэлэн биз дээ. Амиг цаана уу? Давгүй дээ. За болж оршчлоо байна. За өнөөдөр танилцуулах мэдээллүүдэд тавьчихсан дурдъя. За ямар мэдээлэл бэлтгэсэн бэ? За би өнөөдөр 4 мэдээлэлээ сууж байна. За Оросын алдарт цуврал алуурчин би амар цагаар ярьж өгсөн. Шатрын хүлэгт алуурчин гэдэг хэрвээ санаж байвал шатрын хүлгийн тоогоор ингээ хүн алнаа гэд яриад байсан шүү дээ. Тэр ахаад хүний амьд хүрсэн гэдгийг хүлэмжшүүлсэн бэлээ. Тэгээ батлагдсан байсан хохрогч дээр дахиад нэмэгдсэн байна. За тэгээ дараагийнх нь болохоор Монголд нэг алдартай хүн ирсэн талбайгаар яваад байна да. Оо тэгээд шүү дээ. Аа тэр хүн одоо яг хий юм бэ? Ямар ч утгагүй ирж байгаа юм бэ гэдэг талаас нь товчхон танилцуулна. За тоглоомын түүхэнд бичигдсэн алдарт сагсан бөмбөгчин мөн эхнэр нь зүхтаасан алдартанг танилцуулна. Эхнэр нь зүхтаасан байна. За дүүнийг 40-од мэдээвэл. За ашгүй. За дуучин Пагбурамын өвлийн шалтгаан тодорхойлсон байна. За дараагийн мэдээлэл нь алдарт Тяра хамтлагийн гишүүн Хёмийн хормоо хийжээ. За мөн дараагийн мэдээлэл нь алдартай хос хүүтэй болсон тухай мэдээлэл өргөхөр бэлтгэсэн байна. Хин хүүтэй олжваа. Тийм ээ, нугуун үртэй болоод ирсэн. За болж. За тэгвэл эхний мэдээлэл нь би өргөе. За энэ жоохон сүрэг мэдээлэл. Гэхдээ би яга өргөх гээд байгаа юм хэрэг энэ алтартан гинэ солиорч байна. Алуурчин талаар би хүргэцсэн. Тэгсэн чинь нэмэгдээ шинэ мэдээлэл гарсан байна. За одоо бол Оросын хамгийн алдартай цуврал алуурчдын нэг гэдгээрээ бүр маш сайн мэддэг Александр Пичусикин гэж дахиад 11 хүний амьд хүрсэн гэдгээ өөрөө хүлэмжшүүлсэн байлээ. За алхтай маньяк буюу шатрын хүлэгт алуурчин гэдгээрээ тэгдэг 48 хүний амьнаас хөнөөсөн хэрэгээр бол бүх насаараа хорихол авцсан байсан. Тэгсэн чинь 48 дээр дахиад 11 хүн байгаа гэдэг өөрөө мэдгэцсэн байлээ. За Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный өнгөрсөн оны 2 дугаар сард нас орсон Арктик одоо дах чанга дэглэмтэй шоронд хоригдчихсэн юм байна. Тэгээ Оросын цагдаас хоригдох албаны хэвлэл мэдээллийн хилцсэн мэдээснээр болохоор Пичушкин Москва хотын хойд Бутово гэдэг дүгээрч дахиад 11 эрэгтэй эмэгтэй хүнийг хөнөөсөн хэрэгэ хүлээхэд бэлэн байна гэдгийг илэрхийллээ. Энэхүү чухал мэдээллийг тэр ажиллагааны газар болон Орос улбаны улсын дотоод хэргийн яамны гэмт хэрэг мөрдөх ерөнхий газрын хамтын ажиллагааны үр дүнд олж авлаа гэж байгааг бодоход дахиад ер нь шалгалтууд явагдаад л байгаа юм билээ. Тэнгүүд одоо 48 дээр дахиад 11 нэмэгдсэн. За энэ нөхөрч болохоор 2006 онд баривчлагдсан. Харьцангуй сүүлд баривчлагдсан. Тэгээ 2007 онд болохоор 48 хүний амь насыг хохироосон, 3 хүний амь насыг бүрлэхийг завцсан хэрэгт буруутгагдаад бүх насаараа хоригдол шийтгүүлж байсан. Нөгөө дандаа алхаар зогтдог гэсэн чинь араас нь тэгээд нэг залууг зогсон чинь нөгөөд нь ой ухаанаа мартцсан. Тэгээд хин зогсныг мэдэхгүй байсан. Азар 3 хүн амьд үлдсэн байдаг да. Ингээд шийтгүүлсэн байдаг. За тэгсэн саяхан одоо ингээд 11 хүний амь насыг дахиад хүлээсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөөр нийтдээ яг бодит дадлахын тулд 59 болчихлоо. Нэмэгдээд яваад байна. За тэгээ шатрын хүлэг дээр квадрат мэт 64 хүнийг бол алгах зорилготой байсан. Тэгээ яг энэ зорилготой хүрсэн юм уугүй гэдгийг мэдэхгүй байсан. Ер нь их төгцсөн л юм байна да гэж байгаа. Тэгээ 92 оноос хойш бол анх гэмт хэрэгээ үлдэж эхэлсэн. Тэгээд үлдэж эхэлснээс хойш 15 жилийн дараа баригдсан. Нэлээд удаан хугацаанд байсан. За тэгээд хохирогчдын ар гэрэх нь бол түүнийг цаазаар аваач энэ актер алуурчныг гэсэн боловч яасан гэдэг гисэн 1996 онд Орос улс нэг Европын зөвлөлд ийснээр цаазаар авах ялахгүй буюу бүх насаар нь хорихлыг оногдуулсан юм байлээ. За энэ гэмт хэрэг хийсэнд ерөөсөө огт харамсдаггүй. Тийм учраас сэтгцэн имжлэгэнд хамрагдуулсан маа. Тэгээд хүний амь насыг бүрлэх арга нь ер нь бол дандаа нэг халахаар араас нь цохиж ингэж хөнөөдөг. Тэгээд хөнөөсөн цогцснуудаа бохрын хоолоор шийддэг байсан. За хамгийн анхны шүүх хурал дээр хэлэхдээ өөрийгөө өмгөөлөхтэй болохоор хэрвээ би баригдаагүй байсан бол ер нь бол хизээч зогсохгүй байх байсан. Хизээч зогсохгүй та нар харин жадтай олон хүний амь насыг аварч чадлаа гэж хэлж ирсэн байдаг. Тэр энэ хэргийн талаар бас дэлгэрэнгүй сонссомоор байвал шатрын хүлэгт алуурч ингээд амар цагаар ярьсан байгаа. Тэгээ тэндээс сонсох бах тийм ээ. Хамгийн анхныхаа хохирогчийг алхаар цогчоод нөгөө хоолоороо хийцэн штеп. Муу усны хоолоороо хийхэд нэг хүү амьд гараад ирсэн. Тэрнээсээ хойш бол заавал хүнөөх хөстэй юм байна. Гэрч үлдээх хөсгүй юм байна гэдэг нь хүнөөдөг болсон. Ийм нөхөр байгаа штеп. За нөгөө оройны амар цагаар бас ярьж исэн хэрэг байна тийм. Яг үнэ.
За баярлалаа үргэлжлүүлэн дараагийн мэдээлэл хүргэе. Дараагийн мэдээлэл дуучин Пагбурамын өхлийн шалтгаан тодорхой болсон мэдээллийг хүргье. За 2024 оны 4 сарын 11-ний орой 21 цаг 50 минутын үед 55 минутын үед Пагбурам Гёнги Намёнжу гэд байх одоо найзынхаа гэрт согтууруулах ундаа хэрглэж хагаад ариун цэврээ өрөө ороод за удалгүй найзууд тэндээс ухаан алдсан дуучныг болсон байдаг. За ингээд түрүүн дуудсан. Тухайн өдрийн орой 22 цаг цагдаа түргэн ирж дуучин бүсгүй яралтай амьлалт хүргэсэн боловч харамсалтай нь 23 цаг 17 минутанд 30 наснда таалт өгсөн. За цагдаа нарын мэдээлснээр дуучин бүсгүй бид ямар нэгэн шарх сураг гэмтэж өртсөн улмал байгаагүй. За тиймээс шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд за хандаад задлан шинжилгээний одоо хариуг бол хүлээсэн гэсэн үг. За тэгсэн чинь мэдээлэл нь яг нөгөө хариу нь бол өнөөдөр аль байсаар тодорхойлсон байна л. Таамаглалууд байсан гэхүү дээ. Тэгсэн архины хурц хордлого байсан юм. Оо тий илгэн. Тий, тэгэл нас урсан болж таарч байна л да. Дуучин бүсгүй нас урдаг жил түүний дуучны гараа эхлүүлсний 10 жилийн хой тохиосон байсан юм билээ. Тэгээд шинэ альбомоо гаргах гэж төлөвлөжсэн боловч харамсалтай нь нас ураад за тэгээд түүний The Last Song гэдэг альбом түүнийг нас урснаас хойш 4 сарын дараа нийт дийлүүлсэн. Тэгээд энэ альбомны одоо нөгөө ашиг орлогыг нь гэр бүлийнх болон entertainment ярилцж хагаад өөрийнх нь дуучны нэрээр хандуулсан байлээ. Тэгэхээр бас харамсалтай санагдав. 30 залуу насндаа найзуудтайгаа яг нөгөө ууж идэж байгаа л тэгээд архины хордлого ороод нас урцсан юм байна л да. Ай. Тийм олон төрлийн молиод дуудсан юм баг та. Мэдгүй тэр талаар нь бол байхгүй лээ. Тэгээд энэ чинь нэг би бас архины хурц ер нь хордлогын талаар бас мэдээлэл хайж үзлээ л да. Богино хугацаанд их хэмжээний архи уух юм бол төв мэдрэлийн систем, дүр судасны үйл ажиллагаа, амьсгалын замд ноцтой нөлөөлөл үзүүлээд амнасанд хүрэх эрсдэл үүсгдэг гинэ. Тэгтээ яг энэ бол үдээж янз л байх л да. Тэгээд тэгэхээр одоо их хэмжээний алкоголыг л дор хэрэглэсэн болоо да гэж ойлголоо шүү дээ. Тэгээ нөө юм идэж уугаагүй лүн хоосон ч юм уу дээрээс нь стресс, ядаргаа гэлтэй масар олон юм нөлөөсөн юм байна та. Тийм дээрээс нь нэг харамслаа зүйл нь дуучин бүсгийн ээж нь 2010 онд элэгний хорт тавдраар аав нь 2017 онд элэгний хатуурлаар нас урсан юм билээ. Тэгэхээр гэр бүлэрээ ер нь жоохон элэг муутай байсан юм да гэж хүмүүс таамаглаад лээ. Тийм ээ бол удмын хойж болох юм тийм ээ. Тэр нөө илгэн нөгөө алкогол шүүх чадвар нь муу ч юм уу. Тэгэхээр хүлээж авч чадахгүй шоконд орсон байж болох лээ. Магадгүй. Манайд ч бас одоо ингэж нас урдаг хүмүүс зөндөө шүү дээ. За тэгээ дуучин маань анх дуучны гараа эхлүүлснийхаа дараа тухайн үед бол нэлээд махлаг бүсгүй байсан. Тэгээ 2 жилийн турш маш хатуу дэглэн бариад 32 кг асчихсан байхгүй. Тэгээ 2014 онд хөөрхөн болчлоо гэдэг тийм нэртэй дуугаа гаргаад тэгээ солонгосчууд ч гэсэн нэлээд хаад хөөх яаж ингэж турсан юм болоо тэр дэглэмийг барьж үзье гэх мэтчлэн маш олон хүмүүсийг гайхшуулжсэн. Ер нь бол карьер нь их гоё үргэлжлэжсэн. Гэхдээ бас нэг сургуулийн орчинд хүчрхийл үйлдсэн гэснээр тиймэрхүү ярианаас өртөжсэн л та. За тэгээ гэвч 30 наснда харамслаа таалт өгсөн байна. Ингэсэн хүмүүс тэгээд гайхаадсан шүү дээ. Юу болч воо яагаад нас урсан болоо гинтэл болцсон болохоор. Тийм тэгэхээр өнөөдөр бол мэдээлэл нь арай тодорхойлсон юм шүү. Тийм байна. Наад нөгөө нэг жингээ хассан дэглэмээсээ ч бас болсон байж болох юм. Тэг хатуу дэглэм солонгосч бүр үнэхээр хатуу дэглэм барьд юм байл л шүү дээ. Баг ялаач өгмөр. Тэр тэрнээсээ болоод нөгөө илгэн шүүх чадваргүй. Дэглэм барьсны дараа угаасаа арх шүүждэг болчдөг. Одоо юу гэдэг нэг стакан пив болсон ч гэсэн тэрэндээ баг тасарч унахаар хэмжээнд болдог учраас тэрнээсээ ч болсон байж болох юм. Магадгүй тийм. За амбралч танилцуулаа дараагийнхаа мэдээлэл хүргэе. Self Feminine Wash. За энэ шингэн савн байгаа. Нингийн эсрэг үйлдэлтэй оромлын гаралтай шингэн савн 200 мл-ийн хэмжээтэй савлагдсан байгаа. За тэгэхээр энэ эмэгтэйчүүдийн угаагч савн гэж ойлгож болно. За нэм бактери, вирус, мөөгөн зэрэг бичил биетнийг устгах, тэдгээрийн өсөлт тархалтыг зогсоох үйлчлэгээтэй. За тэгээ мөн химийн хорт бодис агуулгааг учраас хэрэглэхэд ямар нэг аюул авахгүй байнга усанд орох боломжгүй үедээ хэрэглээд явбал эвгүй үнэр гарахаас бас сэргийлнэ. Тэгээ охтуудад бас угаахад зүгээр. Тэгээ насны зор болох юм л шүү дээ. Сул хүчлэлэг шинж чанартай ер нь бол их юм гоё зөөлгөн цайны модны эфирийн тус агуулсанд бол нингийн эсрэг зөөлөн үйлдэлтэй цайны модны одоо эфирийн тус маань өөрөө нэг юм гоё зөөлхөн байгаад байдаг шүү дээ. Өнөрний юм хурц өнөртэй зүйл хэрэглэхээр бас жоохон эмзэгшээж гэдэг юм те. Тийм үйл дургамс байдаг шүү дээ. Тийм тэгээд удаан хадгалагдах юм сэнгэнсэн мэдрэмжийг өгөхөөс гадна эмзэг хэсгийн арсыг чийгшүүлж тэжээл өгдөгт бол арсыг хуурайшуулж юм таталтуулдаг юм байлаа. За хөөсрөлт нь арсыг эмзэглүүлэхгүй бохирдлыг сайтар цэвэрлэн за нэг угаалтаар хөөсний үлдэгдэлгүйгээр угаагт чинь бохирдоо арилна гэсэн. Тийм шүү дээ. Яг үнэ. За тэгээд дээрэс нь эмэгтэйчүүд биений өмөрсөн үедээ бол үнэр гарахаас ахуулаад ер нь жоохон тухгүй болчиход байдаг. Тэгэхээр гадна бэлэг эрэхтний угааж авах нэрүүл мэндэд бол сайн. За энэ савнгийн хувьд бол бэлгийн замын халдвар төвчнөөс сэргийлэхгүй шүү. За дээрэс нь эмэгтэйчүүдийн савн гэж байгаа ч гэсэндээ ер нь гэр бүлэрээ хэрэгжилж зүгээр октод нь хүүхдүүд нь те аав нь гэдэг ирчүүд ч гэсэн хэрэгжилж болно. Бэлэг эрэхтний ариун цэвэр угаалгын зөвхөн эмэгтэй хүнд хамаатай бол асуудал биш. Бэлгийн ариун цэвэр бол мөн ирчүүд ч адилхан хамаарах юм. За хаанаас худалдаж авах вэ гэхээр бүх хэмжээний сангуудаар худалдаалагдаж байгаа. За хаяг байршлын хувьд Баянгол дүүрэг 14 дугаар хороо намын их дэлгүүрийн Чанхойд байрлаж байгаа. Холбоотой утасны дугаар нь 7011 биш 7711 8710 7711 8710 гэсэн дугаараар. За тэгээд сошиал хаяг нь болохоор MSI Mongolia гэдэг яхаар гараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан Self Feminine Wash.
Баярлалаа. Бид хэд бас нөгөө бидэд хэрэглээд үзэрээд өгсөн тийм хэрэглэж үзсэн аюу гой Зөөлөн зөөлөө. Яг байна. За ингээ үргэлжлүүлэн дараагийнхаа мэдээллийг хүргэе. За энэ талбайгаар нэг нөхөр яваалах. Оо харин хүмүүс гайхаад л шүү дээ хий яваад байна л. Ингээд богино бичлэгүүд нь тараалгүй. Энэ одоо яг ямар очиртай хүн ирч вэ гэсэн чи бид нар мэдэхгүй байх нь аргагүй юм байна. Залуу хүн дээрээс нь яг залууын төлөөллүүд илүү сайн мэддэг юм алдартай ютубер од юм залуу Монголд ирсэн. Ерөнхийдөө одоо бичлэгүүдэд цацаад ингээ явж байгаа гэсэн үг. За энэ залууг ерөнхий мэдээллийг нас хүргэе гэж бодсон. YouTube дээр 38.5 сая дагагчтай стример гэж шүү. iShow Speed гэдэг юм залуу байна. За захин ертөнцийн супер од гэж нэрлэгддэг iShow Speed болохоор Монгол улсад зочлоод одоо яг одоогийн байдлаар ирсэн ингэ явж байгаа. Интернет, сошиал медиа платформуудыг хүчээр дэлхийд даяар танигдсан энэ залуугийн жинхэнэ нэр нь болохоор Darren Watkins Jr. гэдэг нэртэй энэ залуу юм байлээ. За тэгээ өөрийнхөө энэ iShow Speed гэдэг нэрээр YouTube, TikTok, Instagram дээр платформуд мөр айл эдтэй танигдсан юм залуу байгаа. За 2005 оны залуу юм биш үү? 5 онд Америкийн нэгдсэн улсын хой мужид төрсэн. Одоо 19 настай. Мундаг залуу илээ. Дэлхийд даяар сая залуусын шүтэн болцсон юм залуу байгаа. За тэгээ 2005 оны 1-р сарын 21-нд төрсэн юм бэлээ. Тэгээд 12 настайгаас эхлээл YouTube сувгаа айл эдийн нээдсэн, тоглоом тоглож байгаа бичлэгүүдээ шууд ингээ хуваалцаж эхэлсэн юм бэлээ. Анх дунджаар ингээ дөнгөж эхлэх жахад нь бичлэгийн хин үздэг гэсэн, хідэн үздэг гэсэн чи хоёрхан үздэг гэсэн. Тий. Одоо нэг хоёр найз нь ч юм уу те нэг хоёр тарих нь иймэрхүү хоёрхан үздэг байсан бол одоо шууд бичлэгүүд нь бол одоо хэдэн 100 мянгаараа үзэж байгаа. Түүний сувгийг бол өнөөдөр гэх чинь дэлхийд даяар 3.6 тэрбум гаруй удаа 3 хүн үзсэн байна. 100 сая орчим хүн одоо дагж байгаа гэсэн. За бусдаас онцгордог зүйл нь юу юм бэ гэдэгс өнөөдөр би бас хэд хэдэн бичлэгийг харлаа л та. Нилээ ирч хүчтэй. Тэгээ шууд эмоцоо ингэ илэрхийлждэг юм байна. Ямар ч хаалтгүйгээр тий. Өө гайхаж байгаа бол гайхаж байгаа, дургу бол дургуугаа шууд ингэ илэрхийлждэг. Гинтийн хөгжилтэй контент хийдэг. Тэгээ өөрийнхөө байж камерын өмнө чөлөөтэй харьцдаг нь үзэгчдийн сэтгэлд шууд хүрдэг гинэ. Тэгээд бас хэд хэдэн дуу гаргацсан юм байна. 2021 онд болохоор Duty Booty гэдэг нэртэй анхны синглээ гаргаад интернет орчинд шууд хурдан ингээ хүмүүст хүрсэн. Үүний дараалал Shake, World Cup зэрэг дуунуудаа YouTube, TikTok дээр сая үзэгчдийг татсан байдаг. Энэ Shake гэдэг дуун гэхэд л 211 сая гаруй үзэлттэй. Бүр үнэхээр актер юм билээ. За тэгээ хамгийн том шүтээ нь хөл бөмбөгийн суперод Роналдо. Тэрийг бол шүтдэг. Тэгээ Роналдод зориулаад CEO гэдэг дуу гаргасан юм билээ. Тэгээд энэ 2020 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга зориулсан World Cup single-ийг гаргасан нь Warner Records доор бас бичигдсэн байт юм билээ. За сошиал ертөнцийн нөлөөллөөрөө болохоор тэрээр TikTok дээр 39 сая дагагчтай, Instagram дээр 28.8 сая дагагчтай. Тэгэхээр ям дэлхийн өнгө нэгдээс мэддэг байх тий. За одоо бол Майами хотод амьдардаг. Нийт хөрөнгөийнх нь хэмжээ нь одоо 19 гэд хэлж байгаа шүү дээ тий. 20-30 сая $. Өргөнлөгдсөн. Хэлж ийн ингээд хөрөнгөө цуглуулсан байгаа юм байна. За тэгээ Монголын залуучуудын дунд болохоор түүний хөл бөмбөгийн мэдлэг, хөгжилтэй контент, хур цааштай реакц бичлэгүүд нь аль хэдийн танил болсон буюу манай монгол залуучууд бол одоо нэг 25-аас доош насны бол бүгд танина л гэсэн үг. 20 баг 30-аас доош насных юм уу? Бүгд танихгүй хүн байхгүй юм байлээ. За Монголд ирсэн байгаа шалтгаан нь болохоор Азийг ер нь тойрч аялж байгаа юм байлээ. Сая нэг хятадд байсан шүү дээ. Ази аяллаад байна гэсэн байгаа. Тэгээд өнгөрсөн сард өөрийнхөө сошиал хаягууд дээр хятадд болон Монгол улсад аялнаа, стрим хийн гэдгийг мэдгдсэн бичлэг байршуулсан байсан. Тэгээд хятадд очихдаа хятад улсаа би очиж шүү гэд ингээ хийцэн байсан. За тэгээд Азийн аялал хятад Монгол гэсэн бичиг харагдажсэн. За тэгээд хэлсэн даруйда Монголд л ирлээ л дээ. Одоо тэгвэл Улаанбаатар хотын төв талбай дээр дээл хантаацтай стрим бичлэгүүд хийгээ явж байгаа. За YouTube дээр 36.8 сая захиалагчтай бичлэгүүд нь бол одоо 3.6 тэрбум хандлтыг аваад ингээ явж л байгаа юм байлаа л дээ. За 2022 оны 7 дугаар сард одоо Speed цуг нь болохоор 10 сая захиалагчтай болцсон. Ингээд явж байгаа. За мөн Speed стримийн аварцаас хамгийн хурдцтай нэрд гарсан стримерийн шагналыг бол авсан залуу байгаа. Стримийн аварц нь Лос Анжелес хотод зохион байгуулагддаг. Тухайн жилийн шилдэг стримерүүдийг шалгаруулдаг юм асар том бас ёстол юм билээ. Үүнээс гадна тухайн жилийн Speed оны шилдэг стримерийн шагналд бас нэр дэвшсэн байна. 2023 онд болохоор стримийн аварц дээр оны шилдэг стример олон төрлийн контентын стримерийн шагналд бас нэр дэвшсэн юм байна. За тэгээд олон төрлийн контентын стримерийн шагналд бас ялалт болсон ба. За 2024 онд болохоор Speed шилдэг стример, шилдэг олон улсын стример, шилдэг IRL гэж энэ болохоор яг одоо хийж буй зүйлээ стрим хийх. Яг одоогийнхаа гэсэн стримийн шагналыг бас авсан байгаа. За 2023 оны 5 дугаар сард Speed өөр нэг стример Kai Cenat-тай хамтран дүрс бичлэг хуваалцдаг Rumble платформтой зөвхөн Rumble гэдэг стрим дээр хийх гэрээ байгуулсан гэж явж байгаа юм байна. За 2023 оны 8 дугаар сард түүний YouTube сувг 20 сая захиалагч LED-ийг хүртсэн явж исэн. 21 онд 16 настайдаа
найз охиноо анх уулын танилцуулж исэн юм байна лээ. Найз охинтой гэд олон нийтийн сүлжээгээр танилцуулж исэн дуудлаггүйс салчихсан. За тэгээ 2024 оны байдлаар бол жүжигчин Ванесса Энн Уильямстай хайр сэтгэлийн холбоотой гэдгийг бол зарлалцсан ингэ явж байгаа. Яг гэртээ хинтэйг амьдардаг ингээд гэсэн чи ээж эмээ хоёр дүүгээ хамт амьдардаг. За ер нь бол бичлэг дээр ээж эмээ хоёр дүүгээ ер нь огт харуулдаггүй байжгаад шууд дамжуулалт технологиор бас ээж эмээний хальт ингээ харагдсан юм байлээ. За тэгээд энэ хил амаасаа болж зарим нэг платформ дээр нөгөө бандуулдаг, үе бандуулаад, үе ингээ хасагдаад ч юм уу ингээ явдаг. Тэр болгондоо өөрөө за би ингээ буруу юм ийцэн байна, уучлаарай гэдээ уучлалт гуйгаад өөрийнхөө алдааг саад явж байгаа ийм залуу гэж шүү. Тэгээ спетиг бол ер нь мэдэх нь мэднэ л дээ. Тэгээд бас юм сонирхолтой гэх юм уу те. Тэгээд нөгөө үзүүлж харуулж байгаа зүйлс нь нөгөө реакшн үзүүлэхдээ өөрөө маш сайн байдаг шүү дээ. Тэгээд тоглоом байна, комеди талдаа нэг. Тэгээд хөгжим бас нэг юм хөл бөмбөгийн талаар илүү мэдлэг сайтай юм шиг үлээ. Тэгээ аялал гэсэн яг ийм ерөөхдөө зүйтэй барай авчдаг. Тэгээ Монголд болохоор сая бараг 4-5 цагийн стрим хийсэн ба шүү дээ. Тий. 5 цагийн стрим хийсэн байна. Тэр нь одоо 5 сая 300 гаруй хүн үзсэн ба шүү. Амар явж байгаа тийм ээ тий. Тэгээ одоо Монголд хийсэн тэр бичлэгүүд нь хоол идэж байгаа бичлэгүүд байна. Тэгээд үндэсний бүхэр байралтаад байгаа юм. За тэгээд одоо өнөөдөр бас нэг бичлэг өнөөдөр харлаа л да. Тэгсэн чи яасан гэдгсэн чи нэг машинтай ингэ явж байгаа байхгүй. Тэгэхээр нэг залуу ингээд би эмээгийн гарын цовь ингээд идүүлмээр байна гэд машинд нь шууд ингээ ороод ирж байгаа байхгүй. Та татаад ингээ орол тэгсэн чинь хиний юуны аглуугийн биш амбигийн хүү гэж шүү. Жүжигчин амбигийн хүү нь яг ингээд нөгөө нэг хөдөлж явж байгаа машинаараас гүүсээр агаад цонхоор нь татаад ингээ оруулж ирж байгаа байхгүй. Тэгсэн чи би ингээд эмээгийн гарын цовинг чамд ингээ идүүлмээр байна гэдэг англиар чөлөөтэй ярилцаад ингэжсэн. Тэгээд энэ хийм болоогийн хүмүүс байгаа гэсэн чи амбигийн хүнээ гэд тэгжээлээ. Тэр бичлэгүүд нь явж гин. Тэгээ дээрээс нь талбай дээр очсон бичлэгүүд нь явж гин. Монголын үндэсний хувцас өмсөж явж гин. Тэгээд бүх барилдаж байгаа юм чинь маш олон бичлэгүүдийг араараас хийж гин та. Тийм байна тий. Тэгээ яг таата нэг юм Монгол хоол үнэхээр амттай гэж ярьж байгаа нь харагдчихлаа. Тийм байл. За тэгээд одоо хин ирсэн гэдгийг нь ойлгосон байл гэж тийм ийм залуу ирсэн маа маань тэгээ Монголыг бол дэлхийн нийтэд харуулж байгаа гэсэн. Одоо нэг бичлэгийн энэ чинь дор хаяжл 10-20 сая үзсэн хүн үзчихдэг юм билээ шүү дээ. Тийм байл. Шууд эмзэлтэй мэлээ угаасаа бичлэгүүд нь. За дөрвөлжлүүлэн дараагийн мэдээлэл хүргэе. Дараагийн мэдээлэл маань алдарт Тяра хамтлагийн гишүүн Хёмин хурмаа хийсэн байна. За Тяра хамтлагийн гишүүн дуучин жүжигчин Хёмин өнгөрч 3 сарын 13-ны өдөр өөрийн Instagram хаягнда хурмын даашин зөмссөн зургууд болон за нөхөртөг уг нь хамт авахсан зураг байлаа л дээ. Гэхдээ нөхрийнхөө царайг бол ил гаргаагүй. За тэр зурган дээр айхтар царайлаг залуу биш ч гэсэн миний нүдэнд хамгийн дог харагддаг залуутай гэрлэхээр болсон гэсэн нэг иймэрхүү пост оруулсан юм байна. Тэгээд мэдээж энэ постондоо ерөөдөө пэнүүдтэй талархж явдаг тухайгаа ч гэсэн бичсэн байлээ. Тэгээд нөхөр бол хүн маш алдартай глобал хөрөнгө оруулалтын компанид ажилладаг санхүүгийн салбарын Ким Хёнсэн гэдэг залуу гэнэ. Тэгээд сая нөгөө одоо хурмаа хийж байгаа зарласан постн дээрээ айхтар царайлаг биш ч гэсэн тий яг хүмүүст бол харахад нэг тийм царайлаг биш ч гэсэн миний нүдэд л бол их царайлаг харагдаг залуу гэж хэлсэнсэн ч гэсэн энэ яагаад ингэж үтсэн бэ гэхээр найз одоо нөхөр нь хэлсэн юм байна л да. Нөхөр нь бичээ яагаад тэгэхээр хүн одоо сэтгүүлчтэй намаа ингээд айгу царайлаг за чамаа ингээд айгу царайлаг залуутай сууж ингээд сэтгүүлчд бичээд штэ. Чи зүгээр чиний нүдэнд л сайхан царайлаг харагдаг гэж биччихээ гэсэн байдлаар. Хүний нүдэнд царайлаг харагдахгүй юм билөө гэдэг юм шүү. Штэ дээ. Тэгэхгүй болохоор баахан сэтгүүлч лөө нөгөө алдар Тяра хамтлагийн чинь гишүүн одоо хүнтэй сууж байгаа. Тэр нь айгу царайлаг залуу юм байна. Санхүүгийн салбарын хүн юм байна гэж мэдээл гараадсан учраас. За тэгээ дуучин маань нөхөртөө авахсан зураг Instagram-да нилээн их оруулсан байлээ. Гэхдээ нөхрийнх нь царай бол яг ил гарсан зураг бол байхгүй. Арай нэг ил гарсныг гараа далталцсан байлээ нүдний шилтэй тийм зураг байсан. Өөр бол айхтар зураг байхгүйсэн. За тэгээ тэдний хурим энэ сарын 6-ны өдөр болж Солонгосын маш олон алдартнууд очсон байлээ хуримд. За жишээлбэл жүжигчин Идүнг, Шинагюн, за Big Bang хамтлагийн Дэсон, дуучин Коми, Имшуан нарт хуримын дууганд дуулж өгсөн. Гэх мэтчлэн маш олон алдартнууд байлээ. За мөн сүйт үсгүн даашин зусах олны хаалыг их татсан. Тийм байна. За учин Солонгос зөвхөн хоёрхан ширхэг байгаа маш үнэтэй даашинцыг сонгосон. Тэгээд юугмар чимдээ их тийм солонгосчууд тэгсэн байлаа жоохон нариган болгоод гэх юм уу ийм шарсан төмсөд штэ төмсөг ингээд хэрчээд ингээд урт юмд зоож байгаа ингээд тэрнтэй адилхан ийм даашин зүвэнэ гэж шоглсон тиймэрхүү постууд бас ганц хоёр харагдчихлаа. Олон давхар хоримоотой болохоор нь гэж байна уу тийм. Тэгээд иймэрхүү даашинцтай хурим хийсэн алдарт нэрээ их цөөхөн тэгээд үнэхээр л ийм гял цал хурим хийхийг хүссэн юм шиг байна да гэд. Тэр хурмын ордных нь одоо зохион байгуулч гэдэг юм уу те тэр нь хүртэл маш ийм гоё кенцер байдлаар хийсэн байлээ. Тэгэд энэ даашинцных нь үнийг нь судалж үзсэн чинь яг нарийн мэдээлэл бол байхгүй. Гэхдээ ойролцоогоор нэг 10 сая воныг бол үлхэн давна гэхээр нэг Монгол мөнгөөр 20 сая гаруй төгрөгийн даашинц юм байна. Тэгэд хурим дээр нэг даашинц өмсөг нь ч хоёр хэсэгтэй 20 дугаар хэсгээр арай юм даруухан даашинц. Эхнийх дээрээ энэ хажуу талдаа нэг юм долгионтой гэх юм уу? Тийм даашинц өмссөн байл. Гоё юм аа. Өстой гоё.
За бас нэг сонирхолтой зүйл нь дуучин Хёмийн хурмаа хийсэн газар нь өмнө нь Тиара хамтлагийн гишүүн Жион X нөхөртөөгөө хурмаа хийсэн газар юм бэл. Тэгээ Жион ч одоо нөхрөөс салцсан шүү дээ. Санал болгосон юм байж болох юм тий. Магадгүй дээ яг салцсан ч гэсэндээ тэгээ найзаагаа сайхан газар хурмаа хийсэн гэж магадгүй л тий. Жионы хувьд бол 2022 онд бейсболын тамирчин Хан Жагюн гэдэг залуутай гэр бүл болсон. Гэвч 2 жил болол ерөнхийдөө өнгөрсөн онд ч 2024 онд салцгаасан. Тэгээд хүмүүс яг тодорхой хэмжээнд одоо нөгөө найзынхаа салсан нөгөө ёслол хурмаа хийсэн газарт нь хурмаа хийж байгаа юм байна. Амар сонин давхцал вэ гэж бас солонгосчууд битсэн мэлээ сэтгэл. Өөрөндчүүдэд бол түн мянгалгын хурмаа хийж байгаа байлгүй тий. Ганцхан энэ хоёр чи хийгээгүй л байлгүй. Тэгэл мэдгүй би л бас санал болгоё штэ. Хурмаа хийсэн газар маань үнэхээр их таалагдсан бол тийшээ нэг ачаараа тундаагүй юм билээ гэдээ санал бол болгоно. Тэгээд бас нэг жоохон хүмүүсийн санаа зовж байгаа зүйл нь яг энэ санхүүгийн салбарын хүнтэй гэрлээд салсан алдртнууд их байдаг. Тэгээ яагаад салсан бэ гэхээр дандаа нөхрүүд нь ингээд гэмтрэх ч юм уу тэгээ санхүүгийн асуудалд холбогдоод юм салцсан байгаа гэсэн. Тэгэхээр үгүй одоо санхүүгийн салбарын залуучуудтай алдртнууд сумааргүй байна да. Ер нь жоохон эвгүй байгаад байдаг штеп. Нэг 5 6 алдртан бүсгүүчүүд санхүүгийн салбарын залуутаа суугаад салцгаасан. Зарим нь бол хүүхдтэй болоо салсан. Тэгээд яг одоо дөнгөж сууж байгаа хүмүүсийг одоо тэгж хилээд тахын чаашин. Гэхдээ бас нэг юм санаа фэнэ төгнөв санаа зовсон зүйлс бас байл. Тэгэхээр давхцал нь бас тийг таараад байгаа юм тий. За санхүүгийн жоохон асуудалтай. Жоохон асуудалтай. Өмнөөс хитэд алдарт нь санхүүгийн тас салбарын хүнтэй суугаа тэгээд нэг салж нээсэн тиймэрхүү асуудал гарсан болохоор тий санаа зовх зүйл бол байх шиг байлаа. Гэхдээ энэ хүн одоо сайн ч юм уу ч мэдгүй шүү дээ. Харин тийм ээ тий. Одоо дөнгөж сууж гарчих юм билүү гэхгүй тий. Одоо дөнгөж сууж яхад нь наа чи тийм хүнштэй жилтэй шүү дээ. Яг нэг тиймэрхүү сэтгэл бас ганц хоёр харагдчихсан шүү. За сайхан аз жаргалтай л харагдчихээн тийм ээ. Мэдээж хүнчүүд өнгөтэй хурим хийхдээ за одоо бид нар саландаа гэж бодож суухгүй бэлгүй тий. Хайтагаа сайхан амьдрнаа л гэж бодож байгаа л сайхан байна. Тэгээ дээрээс нь хурмын палаж нь үнэхээр гоё юм. Харин юм давхар хормоотой нэрээ солонгос алдарчнуудын хурмын палажшинзыг хараад тахад юм ижил төстөөдөө загвартай байна. Нэг л жоохон даруухан дуу байгаад байдаг шүү дээ. Хуманы хувьд их тийм шинэлэг өөрөө тэгээд загвар талдаа сонирхдаг хүсгүү дээ. За тийм дээ тийм байх гэдэг шиг. За дараагийн мэдээлэл нь хүргэе. За LeBron James алдарч тийм ээ. Тоглоомын түүхэнд бичигдээд ороод ирлээ шүү. Орчин үеийн хамгийн одоо нэр хүндтэй хүмүүсийн нэг гэж яригддаг Los Angeles Lakers багийн тамирчин сагсан бөмбөгч LeBron James за энэ удаа хүүхдийн тоглоомын салбарт түүхэнд нэрээ мөнгөлж авлаа. Яасан ингээд гэсэн чинь сонирхолтойч гэх юм уу да Barbie Google-тэй бүтээгч Mattel компани LeBron James-ийн дүртэй Ken гэдэг Google-тэй гаргасан байна. Тийм одоо яг Barbie-тэй дэрийг бас Ken гэдээ нэрлсэн бэлээ. За тэгэхээр LeBron James одоо Ken гэдэг Google-тэй доос анхны мэрэгжлийн эрэгтэй тамирчин болчихж байгаа. Өмнө нь бол ингэж гаргаж ах байж байгаа. Одоо ингээд өөрөө тэр Google-тэйгээ барьцаа сууж байгаа. Тийм ээ шүү дээ. Юу хөөх юм бэ? Тэлийн өндөр үү шүү дээ. Лаг өндөр хийсэн байгаа шүү дээ. Царай мараа тэр сахал махал өмссөн зүйлс нь бүр яг л байгаа шүү дээ. За энэ Ken. Ken гэдэг нэртэй юм тамирчин одоо Google-тэй тамирчин л болчлоо л доо. За Mattel гэдэг энэ компани нь болохоор уг Google-тэйгээр дамжуулан хойч үедээ эерэг үлгэр дуурайлал үзүүлэхийг одоо ер нь хүсэж байгаа юм байна л да. Одоо бид нар чи өнгөрсөн үеийн алдартай хүмүүсээ нэг сургийн сонсоол нэг мэдхээс чайшгүй шүү дээ. Гэтэл одоо ингээ Google-тэй бүтээгээд ингэчүүл арай дурсагдах нь их юм уу та гэж бодож байгаа. За LeBron James-ийн хүүхэлтэй энгийн Ken хүүхэлтийнээс бол 2.54 см өндөр. Угаасаа л өндөр сая харагдчихлаа. Энэ хүн ч өөрөө өндөр хөө. Тэгээд намхан болгоод хийжэл бас одоо хил ам болох байлгүй дээ тий. Ийм өндөр бодит байдал дээр өөрөө болохоор 2.6 см өндөр. 2 м 6 см өндөртэй юм хүн байгаа байхгүй. За LeBron-ийн хүүхэлтэй сагсан бөмбөгийн өмсгөлгүй ч гэсэн ингэртэй ээлжи гэсэн товчлол бүхий бомбер өмссөн байгаа. Энэ цэнхэр бомбрыг харуул. Энд ингээд үсэг нь харагдаж байгаа. Ийм өмссөн. За тэгээ бомбрын нэг талын ханцуун дээр нь болохоор хоёрын мужийн тэмдэг титвний дүрс харин нөгөө талд нь болохоор LeBron-ийн сагсны өмсгөлийн 23 гэсэн дугаар ингээд хатцсан байгаа. Харин ард талд нь болохоор LeBron Акроноос ирсэн жирийн хүүхэд гэсэн үгийг бичсэн байна. Тэгэхээр ер нь бол өөрт нь хамааралтай бүхэл бэлэг тэмдгүүд нь байгаа л гэсэн үг. За яагаад тэгэхээр LeBron хой мужи Акрон хотод төрсөн тэрийг дурсаж байгаа юм бэлээ. За бомберны дотор талд нь болохоор бид нэг гэр бүл гэсэн бичгтээ бодуулах юмсан ба. Тэр их нарийн ажилласан баам л да. Түүнчлэн бүм бүг, чих хөвж, пүүз зэрэг нэмэлт хэрэгслүүд нь тус хүүхэлдэнд бүгд байгаа гэсэн. Тэшин турдаад Трампын одоо зарласан тарифын нэмэгдэл металл компанид ч гэсэн нөлөөлж байгаа юм бэлээ. Одоо нэг санхүүгийн асар их тарифын нэмэгдэл татвар яагаад байгаа шүү дээ. Тэгээ энэ компани ойрын хугацаанд үнэ өсгөөд нийлүүлэлтийнхээ одоо сүлжээндээ өөрчлөлт
оруулж магадгүй гэж мэдээчлээ. Тэгэхээр энэ хүүхэлтэй бас хөрх үнэтэй зарагдах гэдэг. Өмнө зарж ирсэн үнэ нь бол бүгд өсөхөл шинжтэй болчлоо л да татварын дарамтанд ороод. За LeBron James яг өөрийнхөө энэ дүүртэй хүүхэлтэй хараад юу гэсэн чинь ваа дог юм бэ. Баг зэрэг фитнес хийх хэрэгтэй л харагдаж байна да. Наач гэж гашгинсан байлээ. Ер нь жоон нэг тийм чөргөр турхаад ордож байна. Тэгснэ хүлэн арай нарийнх нь уу гэсэн. Би бас бодчихлээсэн. Гэхдээ хэлэхээр бас жоохон бүдүүл болчих юм болов. Үгүй өөр альсан бодсон юм байна. Хүлэн арай нарийнх юм а гэж хэлсэн байлээ. Мис цаашаа хөлтөв. Тийм. За Mattel компани сүүлийн 65 жилийн түүхтэй Barbie брендийн нэр төрлөөг карьер, биеийн галбир, гарал үүсэл гээд илүү өргөө өрөөнд төрөлжүүлэх болж байгаа гэсэн үг буюу одоо хэлбэр галбирын дандаа юм гоё сайхан гэхгүйгээр янз бүрээр хийгээд ингээ гаргаж байгаа оо гэсэн үг. Сүүлийн үед ихтэй нэр их олон төрөл болчих шиг байна. Тийм тэгэхгүй бол нөгөө нэг гол зүй стандарт гэдэг юм Barbie хүүхэлтэй хэмжигдэх гэдсэн. Тэгээ бүх эмэгтэй хүүхдүүд ийм гоё биетэй, тийм нарийнхан гоё урт хөлтэй, тийм гоё хүүхэлтэй гоё өгцөдөө дээрээс нь урт чаргал үстэй одоо юу гэхийн гоо зүй стандарт тийм л гэж ойлгоод байсан учраас одоо юу янз бүрийн хэлбэр дүүрстэй янз бүрийн царайтай дээрээс нь ярьсны өнгийн ч гэсэн янз бүрээр гаргаж байгаа. Тийм байна. За хоёул амтраашаа танилцуулаад дараагийн мэдээлэл хүрч. За 21 төрлийн үр тариа 8 төрлийн ногоон орс эрүүл солонгос чигнэмэг грин бэж рол криспи ролыг танилцуулъя. За бүтээгдэхүүн дээр 29 гэсэн доо тавьсан байгаа. Энэ 21 төрлийн үр тариа 8 төрлийн ногоон орс эрүүл бүтээгдэхүүн гэсэн утгатай. Солонгосын дээд зэрэг үр тариагаар хийсэн тосон шараагүй жигнэж болгоснороо хүнд хоргүй үйлдвэрлэх явцад чиг байдаг учраас бактери үржихгүй. За мөн нөөцлөгч бодисгүй хугацаа орцсогч байхгүй химэл өнгөруулагчгүй гурилгүй за бага насны хүүхэд итгэдэг тохиромжтой аманд ороод шууд уусч тийм билээ тэгэхээр хоолой тэглэх гэсэн ойлголт бол байхгүй гэсэн. За тэгээ өлсөж байгаа үед идэхэд их тийм үл даахаар. За тэгээ сургуулийн насны хүүхдүүдэд завд үл даах гэдэг дэр ягаа нэг гэхээр би нөгөө орой ажиллаар өлсөхөр идээд байгаа байхгүй юу. Энэс үлдчихээр энэ байна уу нэстүүдэд ганц хоёр бичээр үлдсэн байна уу гэдэг. Тэгэхээр нэр идчихээр гайгүй гадтай шүү. За тэгээ сургуулийн насны хүүхдүүдэд те зарим дөрөнгө хичээл номонд нас өгөөд явуулчихад их гоё тохиромжтой. За хэрвээ та хоолны дэглэн барьж байгаа бол идэхэд их тохиромжтой байл шүү. Тийм нөгөө таргалуулахгүй байх нь тийм ээ. За тэгээ эрүүл мэндэ хайрладаг хүн бүрт ер нь санал болгож байгаа. Та ханаас авах юм бэ гэхээр GS25 FS зэрэг сүлжээ дэлгүүрээс судалт алж байгаа юм билээ. Холбоо утасны дугаар 88 12 99 70 86 84 86 55 гэсэн дугаарлал холбогдож мэдээлэл авчлах нэ. Баярлалаа хамтраж болсон 21 төрлийн үр тариа 8 төрлийн ногоон орс эрүүл солонгос чигнэмэг грин бэж рол криспи рол байлаа. Баярлалаа. За үргэлжлүүлэн дараагийн мэдээлэл хүргэе. Алдартай хос хүүтэй болжээ. За ямар хос хүүтэй болсон бэ? За өнгөрч 9-ний өндөр 43 настай жүжигчин Ким Мин Хи төрж найруулагч Хун Сан Суу 64 наснда хүүтэй болсон гэх мэдээлэл цацагдсан. За тэгээ одоо тэд Кёнгидо ханаанд байрлах их нэрэн сувлалд байгаа гинэ. За тэгээ одоо гол асуудал нь юу вэ гэхээр солонгосчууд чинь тэгэл одоо нөгөө шуугах зүйл байна штэ. Тэр нь энэ хүүгээ одоо яг хэний ургийн бичигт нь бичих юм болоо тий. Өмнөх ихнэр нь салаагүй байгаа юу? Салаагүй байгаа штэ тий. Эхнэрээсээ Хун Сан Суу найруулагч албасаар салаагүй. За тиймээс тэд хүүгээ гэр бүлийн бүртгэлдээ оруулах юм жоохон төвөгтэй болно гэсэн үг. За дээр үед солонгост бол зөвхөн эцэг л ургийн одоо бичгтээ ингээд үр хүүхдээ бүртгүүлэх боломжтой байсан. Ээж бол ингээд өөрийнхөө ургийн бүртгэл бүртгүүлэх боломжгүй байсан гэсэн үг л дээ. Гэхдээ энэ маань одоо шинжлэгдээд 2005 оноос эцэг хоёулаа ингээд аль аль нь өөрийн ургийн бүртгэлдээ хүүхдээ оруулах боломжтой болсон. Тэгээд хэрвээ зөвхөн аав дээр л ингээд ургийн бүртгэл бүртгүүлэх боломжтой байх юм бол нэг асуудал нь хүүхдээ хүлээн зөвшөөрөхгүй болж шүү дээ. Нууцны харилцаанаас тэгэх юм бол тэр хүүхэд одоо хорвоо дээр байхгүй буюу одоо ямар ч бичиг баримтгүй өсөж торно гэсэн үг байхгүй. Миний удам мөр гэдэг юм мэддэг. Тийм. Дээрээс нь их сургуульд одоо юу гэдэг сургууль цэцэрлэгт ороход ч гэсэн хүндрэлтэй бичиг баримт байхгүй гэдэг чинь. Тэгээ тийм байсан бол одоо мэдээж өөрчлөгдсөн. Тэгэхээр солонгосчууд Киминий өөрийнхөө одоо ургийн бүртгэл бүртгүүлэх үү эсвэл Хун Сан Суу найруулагч өөрийнхөө ургийн бүртгэл бүртгүүлэх болов уу гэдэг дээр л нэлээд гайхацгааж байгаа юм билээ. За бас нэг асуудал байгаа нь юу вэ гэхээр жишээлбэл одоо зөвхөн жүжигчин Киминий өөрийн ургийн бүртгэлдээ хүүгээ бүртгүүлчих болох юм. Гэхдээ бүртгүүлэх юм бол төрсэн эцэг бол Хун Сан Суу найруулагчийн хөрөнгийг өвлж авах боломжгүй болж байгаа. Уяас хэцүү юм байна аа. За тэгвэл Хун Сан Суу найруулагч хүүгээ ургийн бүртгэлд оруулах нэг боломж бол байгаа. Тэр нь хүүгийнхээ одоо нөгөө төрсөн эцэг нь би мөн гэдгийг хүлээн зөвшөөрч батлах хэрэгтэй юм байна. За ингээд тэрний яхаа одоо нэг юм бид нар бичиг баримт хөөцөлгöd ингээд юм шатараатай хөөцөлгөж цэрэн шиг адилхан ингээд баталгаажуулна. За тэгээд өөрийнхөө ургийн энэ бүртгэлд бол ингээд оруулах боломжтой. Тэгтээ тэр бүртгэл дээр нь одоо жишээлбэл энэ мэдээллийн сангаас хайлаа гэхэд ээж гэдэг нэр дээр эхнэр одоо ээж гэхээс илүү эхнэр гэдэг нэр дээр нь Хун Сан Суу найруулагчийн X эхнэрийн нэр нь гарч ирнэ. Харин яг тийх гээд байна тий. Салааг байгаа учраас тий. Тэгэхээр X эхнэрийн нэр нь гарч иж байгаа гэсэн мэдээлэл гарч ирэх боловч яг тэр хүүхдүүдийнх нь одоо бүртгэлийг харах юм бол энэ хүүн албан ёсных нь хүүхэд нь гэдэг ингээд тэр бүртгэлд нь орох учиж байгаа л гэсэн үг. Тэгэхээр мэдээж аавынхаа үр хөрөнгийг бол ингээд өвлж авах боломжтой болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо юу гэсэн үг хэрвээ нөхрийнхээ ургийн авагт
орё гэвэл нэг бол өөрийгөө нэг бол хүүгээл сонгох юм сонголттой бол болчиход байна уу да. Өөрийгөө гэдэг нь одоо өөр дээр хүүгээ бүртгэж чинь. Тэгэхээр аавтайгаа холбогдохгүй болчиход байна. За хүүгээ бодоод хүүгээ бүртгүүлчих гэхээр өөрөө уул тэн дээр дурсагдчихгүй юм байна шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Яг хүүг нь одоо тэр бүртгэлд орчих юм бол мэдээлэл дээр ээж нь гэдэг нэрээр бол гарч ирнэ л дээ. Киминий жүжигчин ээж нь. Гэхдээ эхнэр нь гэхээр бас өөр болчих. Харин тийм. Бид нар жишээлбэл гэр бүлийн тодорхойлолтуудыг авдаг шээ төрөс салтангийн тодорхойлол гэх тэрэн дээр ингээл жоохон ойлгомжтой гарч ирнэ гэсэн үг л дээ. Яа тэгэхээр экс эхнэрээс салааг байгаа шүү дээ. Хэдийгээр 2016-наас хойш ингээд тусдаа амьдарч байгаа ч гэсэндээ саллааг байгаа учраас гэр бүлийнх нь одоо мэдээлэлтэй төрөс салтангийн лавлагаан дээр бол ингээд эхнэр нь гэж экс эхнэр нь гарч ирэх юм бэл. Ямар ч тач бол солонгосчууд бол алийнхаа одоо ургийн бүртгэл дээрэнд оруулах юм бол доо гэдгийг гайхаад багшгүй. Бас нэг гайхаж байгаа зүйл нь Хүн сансуу найруулагчийн ээж нь өөрөө маш юм урлагийн салбарын алдартай хүн байсан. Тэгээд хүүдээ 120 гаруй тэрбум үлдээсэн гэж юм хөрөнгө өвлүүлсэн гэж яриа байдаг гинэ. Гэхдээ энэ бол баталсан эцэг юм билж мэдгүй байна. Ямар ч тач юм яриа байдаг. Тэгэхээр Хүн сансуу найруулагчийн өөрийнх нь ашиг орлого юу гэдэг хөрөнгө бол маш ихтэй. Тэгэхээр одоо үр хүүхэдтэй те хүүдээ хөрөнгө өвлдүүлээ гэж өөрийнхөө тэр ургийн бүртгэлд оруулах болоо даа гэж ярьж байгаа шүү. Гэхдээ хэцүү адрамаатай амьдралтай хоёр юм да. Тэгээд явсаар хагаад хүүхэдтэй боллоо. Одоо ингээ хүүхдийн амьдрал адрамаатай болж эхэллээ. Тэр ихнэр бол хизээ салахгүй бах уу те. Гэр бүлийн батлах бол салахгүй л гэж үзэх. Тэгэхээр одоо энэ нөгөө нэг дундаас нь гарсан хүүч одоо өсөж томорно. Байнгын л бас л юм сонссоор л үсгэн те. Тийм шүү дээ. Тэгээ Хүн сансуу найруулагчийн эхнэр хэрвээ ерөөсөө салахгүй чигээрээ байгаад Хүн сансуу найруулагч насварлаа гэхэд өв хөрөнгийг нь аль биесных нь эхнэр нь л үүлж авна л та бичиг баримтан дээр байгаа эхнэр нь. Харин тийм шүү дээ. Дээрээс нь охинтой шүү дээ. Охин нь эхнэр нь тэгээ бас одоо ингээ хүүтэй болчихлоо шүү дээ. Хэрвээ хүүгөө өөрийнхөө энэ ургийн бүртгэлд оруулчих юм бол хүүдээ л тодорхой хэмжээнд очих гэсэн үг. Да Киминий жүжигчний хувьд бол өв хөрөнгө үүлж авахд бол жоохон өндөрлөлтэй л болно. Ер нь л тийм хувь байхгүй л болчлоо шүү дээ тийм ээ. Амнаа гэсэн. Тэгэхээр одоо солонгосчууд хинийхээ ургийн бүртгэлд нь оруулах юм бол тоо л гэж тэрийг хаяцгааж ах шүү дээ. Тэгээд энэ өөрөө аль биесгүй битээр ингэж байгаа тэгж байгаа юм хийх гэж байгаа гэсэн тийм бодол мэдээлэл бол ерөөсөө алгал байлаа. Мэдээж аав нь бол миний хүүхд биш гэж хэлэх хэрэггүй л хэлгүй те. Мөн нь юмч те. За нэг талдаа одоо гарах байлгүй дээ. За үргэлжлүүлэн дараагийнх нь мэдээллийг хүргэе. За эхнэр нь зугтаачжээ өхрөөсөө. За хин гэсэн чинь алдарт Kanye West. Эхнэр Bianca цухтаагаад одоо салаад явцсан гэдгийг баталсан. Яасан гэдгсэн чинь шууд нэг дуу гарсан гинэ. Хамгийн сүүлийн үеийнх нь одоо цомогт WW3 гэсэн юм цомогт нь багтсан. Bianca хэмээх шин дундаа түүнийг намайг орхио явжлаа гэдэг үгтэй гардаг юм байна. Тэр цомгийн хавцнаас их сонио. Цомгийн хавцан дээр юм мангар том хас тэмдэгтэй байна. За. Тийм. Хас тэмдэгтэй. Тэгээ юм хар юм хавцтай цомог гаргасан байна лээ. За 47 настай Kanye West дундаа миний хүүхэн зугтсан. Гэхдээ эхлээ тэр намайг буулгах гэж оролдсон. Би өвдөөгүй учраас эмнэлэгт очихгүй байгаа гэх мэтчлэг гардаг. За тэгээд ер нь бол эхнэр нь одоо хаяад явсанд гонхилж байгаагаа л дуугаараа илэрхийлсэн гинэ. Эргээд ирээч л гэдэг юм шүү. За яг тэгнэ. Яас ингэ гэсэн чинь тэг хүмүүс бас таамаг твшүүлж байна л да. Ягаа салчваа, юу болчваа гэдгсэн чинь Kanye West одоо эхнэрээ нэг юм хачин, итгээд хувцлаж олон нийтийн өмнө гаргадаг байсан. Салалтын хамгийн том шалтгаан болсон юм болоо да гэж дүгнээд байгаа. Яа тэр нөгөө өмсөх, зүүх те үсээ яаж анзлах, яах их бүгдийг энэ нөхөрч өөрөө заадаг байсан. Тэр хүнд өөрөө хувийн эрх мэдэл гэж юу ч байхгүй. Болцохор сэцүү юм да. Нүцгэн шахал түмний нүдэн дээр чирч гаргаж ирээд бол сэцүү үсттэй. Одоо ингээд далталж хаах ч юм байхгүй. За тэгээд ингээд салцсан юм уу гэж таамаглаж байгаа. За тэгээ юу гэж дуун дээр нахаа цааш нь үргэлжлүүл гарч байгаа юм гэхээр миний хонгор хүүхэн тэр цугтчихсан. Bianca эргэж ирэхээс өмнө би шүнч унтаж чадахгүй байна. Тэр хаана байгааг би мэдэхгүй гэх зэрэгээр өгүүлдэг юм байна. За мөн одоо Bianca-гийн гэр бүлтэй амаргүй харилцаатай байгаа тухайга дундаас хүндсэн билээ. Ер нь гэр бүлийнх нэг дургу байгаа юм билээ. Яа тэгэхээр энэ эхнэрийнх нь гэр бүл түүнийг ер нь бол нүдэрэж харахыг хүсэхгүй байгаа гинэ. За чи болжгүй нүдэнд бүү үзэгдээл гэж юу нь бол хэлдэг юм билээ. За тэгээ үргэлжлүүлэн Bianca эргээд ирээж надтай ирээж чамайг галзууруулсан буруут нь би өөрөө гэдгээ мэдэж байна гэх мэтчлэн гардаг. Тэрийн хүний тэсгэл үнэхээр алтарчуудаа л гэж харсан. За тэгээ Kanye West Bianca нарын хувьд бол 2023 оны 1-р сард гэрэлсэн ч гэсэндээ аль бие ёсоор одоо нөгөө гэрлэлтийн баталгаа гэж юм нь юу байхгүй юм лээ шүү дээ. Яг гэрлэх ёслол хийсэн. Тэгээ бүртгүүлээгүй. Хормын ёслол нь цомхон хүрээнд маш нууцлаг болоод ингээ өнгөрсөн. За тэгээд тэр намайг гуйна гэж бодож байгаа байхдаа би уулзахыг хүсэж ин гэх мэтчлэг үргэлжлүүлээд өөрсдийнхөө харилцааг хинтээ одоо харьцуулсан гэдсэн чинь Sean Combs байна да.
Шон Компс болон Кэси Вентура нартай харьцуулсан байдаг. Яг л Шон Компсийн найз охиноо зодож байгаа бичлэгийг би бас харуулж ирсэн шүү дээ. Тэрнээс олж одоо бэлгийн хүчирхийллийн хэрэг нар хараасаа дэгдсэн байдаг. Харьцуулаад бид бол шинэ Кэси Диди гих мэтчлэн бичсэн билээ. Тэгээд зоддог байсан гэдэг байгаа мó юу гэдэг байгаа дундаа нэг тиймэрхүү бичсэн л. Тэгээд Шон Компс Вентура нарын хувьд бол 2018 хүртэл 10 гаруй жил болцож ирсэн. Тэгээд Вентура 2018 оноос ш тэгээд 23 онд болохоор X найз залуугийнхаа эсрэг бэлгийн хүчирхийллийн хэрэгээр шүүхт хандсан тийм ээ. Байнгын зоддог байсан гэдэг байсан гэдэг. Тэгээд Шон Компсийн хувьд бол 2016 онд Вентурагийн бит халтсан тухай видео дэлгэгдсэн шүү дээ. За ингээд тэр нь болохоор бүр 2024 онд бүр задарсан байдаг. За түүнээс хойш Шон Компсийн хувьд бол бэлгийн мүжлэгийг баримтлагдаад шоу хүрлээ хулаа хүлээж байгаа ийм хүмүүстэй. За бид бол дараагийн KCDD мэдээ гэдэг ингээд дундаа хэлээд энэ ямар очтой хүмүүс бол гайхаад л лээ. Юу хэлэх гээд байгаа дуугаараа тий. Одоо тэгэхээр найз охиноо одоо эхнэрээ гэсэн үг тийм ээ. Зоддог гэдгээ хэлээд байгаа мó, бэлгийн хүчирхийлэл үлддэг гэдгээ хэлээд байгаа мó, одоо дарамтанд байлгадаг гэдгээ илэрхийлээд байгаа мó, яг ямар утгатай юм бэ гэдэг. Янз бүрээр л таамаг дэвшүүлж байна. Тэгээ Бянкагийн тэр дээр үеийн тэр зургуудыг харах юм бол бүр шаал өөр юм хтэй. Тийм байгаа тийм. Үнэхээр би нөө дандаа сүүлийн үеийн зургуудыг хараад ерөөхдөө өөр юм стайлтай ч юм уу те. Угаасаа юм хүн байсан болоо гэсэн чинь өмнө нь бол маш өөр юм хтэй яваад Кенитээ суусны дараа их өөрчлөгдсөн байлаа шүү дээ. Тэгэхээр гэр бүлийнх нь бол ерөөсөө манай охинд сөрөг нөлөө үзүүлээд байна. Сэтгэл зүй их асуудалтай болгож байна л гэж хүүхдээ бол аль болох салахыг хүсэж байгаа юм шүү дээ. Чи одоо битийн нүдэнд үзэгдээ чи зүгээр болиод өгөө битээ ахиж харагтаал гэдэг юм л юм хүн болохоор одоо тэгэл чи ирэхгүй бол би унтаж чадахгүй би зовжин зүдэрж гин би чамаас уучлалт гуйж гин би ийм байдалд ороосон буруутай муруутай гэл болон гуйж л байгаа юм байна. Хамгийн гол нь энэ хувцалтыг Бянка бол өөрөө хүсэхгүй байгаа юм шиг л шүү дээ. Хүсэхгүй тийм. Тэгэхээр тэрийг нь хүчлээд ингээд шалтлаад байна гэдэг маань бас жоохон айхтар сонсдог байгаа юм л да. Хэцүү шүү дээ түмэн үний нүдэн дээр те ингээд дэлгүүрээсээ явж исэн ч гэсэндээ нэг муу тоглуулчаад яваад байл доо. Дээр нөгөө яга бүр ингээд цээжж байхгүй дэр тэрвэрсэн явжсэн нэг зургаас харсан. Дэр тэрвэрсэн. Тэгээ сая нөгөө нэг ёслол дээр ирэхэд чинь нэг юм биеийн өнгөтэй. Одоо тэрийг юу гэхээр тор нөмөрсөн гэж хэлэх үү те. Хамгийн өмнө нэвт гэрэлтэй л ингээд тэгээ им хүн л болсон хойно ичин зов нь харуулмааргүй нандин гисгүүдээ тэгээд ийл ингээд түмэн нийтийн дунд задлаад яваад хар юм л олиг байх вэ тийм ээ. Тэгээд маш их дарамтанд байдаг гэдгийг бол энэ үнийг танилцуулахдаа өмнөх найз бүсгүүд нь хэлжсэн шүү дээ. Ямар ч хэрэг мэдл авахгүй өмсөх хувцсыг хүртэл сонгож ингэж өгдөг юм байсан. Кардашины хувьд бол арай нэг сүргүүцэлтждэг байсан юм уу да тий. Үгүй би ядаа арай чин шалтан үцгийг авна гэхгүй. Бас л их сэний хувцалдаг гэсэн хоёр хамт байх та. Тийм. Гэхдээ Кардашины хувцалтыг бол нэлээд өөрчилсөн тий. Тэгсэн. Тэнгүүд одоо би бараг гаргаж ирсэн мэрсэнгээс үлд нас нэлээ юм ярьдаг юм билээ. Одоо энэ зургийг өгсөн биш найруулагч. Одоо хувцтай хувцгүйч гэдэг чил болчиход байгаа юм л да ерөөсөө тийм л тий. Яг ингээд биеийг нь өнгнөөс ялгарахгүй нэг юм торл юм да. Бээж өнгө гэхэд жоох нэг бормор байдаг да. Энэ ч бол яг арсны өнгөтэй юм л өмсүүлээд дагуулад яваад хар. Тэгээд энэ бүсгүн харцсан өөрөө бүр сүүл бүр хэцүү болцсон. Нэг тийм хүний нүд мэдэгддэг шүү дээ тийм нэг тийм мөнгөөр зовоод байгаа юм шиг. Ямар ч сая орхиол явцсан юм шиг. Энэ хөр араас нь тэгэл үлэн донготол байж энэ да. Одоо тэгэл хүлээж тий одоо сарч нэг эргээд одоо эвлэрэхгүй мэдэхгүй л байна. Ямар ч гэр бүлийнх нь хувьд бол салгаж авахыг л оролдож байгаа юм байна лээ те. За баярлалаа түргээ нэвтрүүлгийн өндөрлөе. Студид хөтлөгч Шанцаа болон амийн найруулагчаар Борхогийн Чинбатнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Сэлпимийн Ва Шингэн Савн мөн 21 төрлийн үр тариа 8 төрлийн ногоо орс эрүү солонгос чигнэмиг грин бэж рол криспи рол байлаа. Үргэлжлүүлэн амар цаг нэвтрүүлгээ хүлээн авсан сонсорой. Түр баяртай. Баярлалаа.